За цахим бичвэрийн фондын онцлогийг ярилцъя. За цахим бичвэрийн фондыг одоо хэрхэн цахим одоо хэрэгслүүдэд суулгах вэ? За тэгвэл яаж бичих вэ гэдэг талаар өнөөдрийн хичээлээр ярилцсанаа. За тэгэхээр цахим бичвэрээр одоо бичих одоо хэрэглэгдэх техник хэрэгслүүдийг та бүхэнд харуулж байна. За мэдээж одоо суурин компьютер, ноутбук, макбук, лаптоп, таблет, гар утас гэх мэтлэн бидний одоо өдөр тутам хэрэглэдэг цахим одоо хэрэгслүүдийг бид бол цахим бичвэрээр хэрэглэж болно. За мэдээж одоо цахим бичвэрийн бичих фондууд бол олон янз байгаа. За эдгээр олон янзын фондуудыг хэрхэн яаж утсан дээр суулгах вэ гэдэг талаар ярилцах юм аа. За тэгэхээр одоо хамгийн гол нь бидний нэг ялгаатай ойлголтыг мэдэж авах нэг зүйл бол Unicode, Unicode-ийн бус фонд гэж юу вэ гэдэг талаар сайтар одоо ойлгож авах хэрэгтэй. За Unicode-ийн бус одоо фонд гэж юу вэ гэдгийг за энэ линкээр ороод та бүхэн за үзээд энэ ялгаа хараарай. За Unicode-ийн бус фонд гэдэг бол өмнө нь одоо янз бүрийн хэлбэчийн системүүд өөрсдийн гэсэн одоо тэмдэгтийг бол кодчлалтай байсан бөгөөд текст нь одоо өөр кодчлалтай систем зөв харагдахгүй байх. Эсвэл одоо бүр эвдрэх юм асуудал үүсгдэг байсан. За Unicode энэ асуудлыг шийдэж одоо бүх бичгийн системийг нэг стандартчлал буюу нэг кодчлал оруулсан байгаа. За тэгэхээр Unicode-ийн одоо фонд, Unicode-ийн бус фонд гэдэг бол ийм хоёр ялгаатай байна гэдгийг бас сайтар ойлгоорой. За Unicode-ийн фонд бол нэг нөгөөгөө дэмждэг Unicode-ийн өргөлөл одоо кодчлалын систем одоо бүртгүүлсэн ийм одоо систем юм аа гэж ойлгож байна. За Unicode-ийн бус фонд гэдэг бол тухайн одоо үсгийн махбодыг ихэн дундаадаг орохоор нь одоо хэрхэн яаж одоо бичих вэ? Ямар одоо үсгийн тэмдэгт дээр дарж иж тухайн одоо үгийн ихэн дундаадаг орох вэ гэдгийг бас ялгаж одоо бичдэг. За тэгэхээр энэ нөгөө бидний бие одоо илгээж байгаа файлуудад маань одоо Unicode-ийн бус фондоор бичсэн байх юм бол за тэгээд нөгөө бичвэр маань яг нь эвдрэх одоо уншигдахгүй одоо харагдахгүй юм одоо бэрхшээлүүд тохиолдно. За тэгэхээр аль болох бид нэр Unicode-ийн одоо фондыг асуулт сайн байна гэж ойлгож байна. За Unicode-ийн бус фондыг бол бид за зураг болно. За тэгээд зургийн одоо програмууд дээр бас энийг бол олон янзаар одоо бичих олон янзын фондуудыг ашиглах би одоо энэ чухал байдаг гэж ойлгож байна. За Mongolian Byte гэдэг бол Unicode-ийн одоо фонд. За энэ фонд бол Windows үйлдвэрлэлийн системд бол хангалтчаар суудаг өргөлөл одоо тухайн компьютер буюу системд нь байдаг гэж ойлгож байна. За энийг бид нар бол Unicode стандартын дагуу төрслөх одоо зорилттой фондоо гэж. За монгол хэлний уламжлалт босон бичгийг компьютерт одоо зөв харуулах зохиол хэрэгсэл юм аа. За тэгэхээр энэ бол яг нь тухайн фонд нь Windows үйлдвэрлэлийн системд бол хангалтчаар бол байдаг. За бид хамгийн гол нь тухайн одоо хэлийг нь сонгож системдээ за инсталлыг уншуулна гэж ярьдаг тийм ээ. За ингэж одоо инсталлыг нь уншуулж өөрийнх нь одоо бичгэд бэлэн болох энэ систем үйлдэл юм аа. За ихэнх утаснууд одоо монголчуудын Unicode-ыг дэмждэг стандартын фондтой ирж байгаа. За тиймээс одоо нэмэлт фонд суулгах шаардлагагүй зарим тохиолдол байж болно. За эхлээд одоо өөрийнхөө утсан дээрээ монголчуудын гарыг одоо идэвхжүүлэх хэрэгтэй. За тэгэхээр одоо ямар байдлаар идэвхжүүлэх вэ гэдгийг бас эндээс хараарай. За мэдээж одоо бидний гар утсан дээр iPhone тийм ээ Samsung-ийн одоо утаснууд яаж одоо бичих вэ? За тэгэхээр энэ одоо үйлдэлийн дагуу тухайн одоо монголчуудын гарыг бол эхлээд яах нь keyboard-ыг одоо идэвхжүүлэх нь чухал юм аа. За энэ доотлих нь Samsung одоо хэрхэн яаж гарыг одоо тийм ээ монголчуудын гарыг идэвхжүүлэх үү? За энэ бол iPhone дээр хэрхэн одоо идэвхжүүлэх вэ гэдгийг заавар байна. За ингээд фонд суулгах зааврыг та бүхэн бас энэ линкээр ороод бас үзээрэй. За амин одоо гар утсан дээрээ за үндэсний бичгийн фондуудыг одоо хэрхэн яаж ашиглах вэ гэдэг зааврыг бас мөн энэ одоо Facebook хаягнаас та бүхэн зээд за тэгээд гар утсан дээрээ тэгэхээр фондуудыг суулгах бичиг бэлдээрэй. За гар утсан дээр бол суулгаж болохоос үндэсний бичгийн хэрэглүүрүүд байна. За энэ оюунт одоо хэрэглүүр байна, Зэн Монгол байна. За одоо чимээ аппликейшн дээр одоо явах. Тэгэхээр одоо их хэрэг яаж одоо суулгах вэ гэсэн одоо зөвлөмжүүд байна.
За мэдээж App Store, Play Store-оос бол яг нь тус тусынхын аппуудыг татаж одоо суулгаж бичих бэлтнэ. За ингээд эдгээр одоо фондуудаар хэрхэн яаж бичих вэ гэдгийг та хүмүүс уншаад гар утсан дээрээ болон компьютер дээрээ бичихад бэлдээрэй. За оюун одоо гарыг профилол одоо яаж татах вэ гэдгийг аргачлалыг бол энэ дээр өгсөн байгаа. За ингээд эндээс бол хамгийн гол нь Android үйлдэл дээр бичих үү, Samsung одоо Apple-ийн одоо үйлдэл систем дээр татах уу гэдгээ бас гар утасныхаа загвар маркаас хамаарат за энэ системээс өөрсдөө яг нь сонгох юм сонголттой. За ингээд суулгасныхаа дараа гарыг одоо идэвхжүүлэхэд гар утасны гарын дэргэд бол сонголтоор орж ирсэн байдаг. За ингээд гар дээрх тэмдэг товчийг дарснараа дугуй хаалт ашиг гэх мэт одоо нэмэлт тэмдгүүдийг бас ингэж сонгож болдог. За тэгэхээр энэ хамгийн одоо бидэрт өнөөдөр ашиглахад хамгийн амар одоо юм шилдэг гарын фонд буюу одоо оргилол гарын бодлын Монгол одоо юу юм хэрэглүүр байгаа. За энэ бол өөрөө гэсэн тойл бичгтэй. Тэгэхээр эхний үсгийг дарахад тухайн үсгээр ихсэн бүх үгнүүд гарч ирнэ. За ингээд хоёр тусгаа та өөрөө яг нь гайлгаа мэддэг байх юм бол энэ үгнүүдийг гайлгаар бичихад за үндсний бичгээр яаж бичдэг тойл бичгнээсээ шууд гараад ирдэг. Тэгэхээр тэндээс өөрөө яг нь сонгоод тухайн үгээ сонгоод бичих боломжтой юм одоо. За зэм Монгол хэрэглүүрийг бол суулгах зааврыг энд харуулсан байна. За мэдээж App Store, Play Store-оос одоо тусан апыг бол татаж суулгана. За ингээд утсан дээрээ суулгасныхаа дараагаар зураг бүсгсэн арьсны одоо сонголтыг хийн. За тэгэхээр зураг гэсэн хэсгийг сонгож гар утсанд одоо бэлэн гэрэл зурагтууд бичиг нэмдэг. За үсэг гэснийг сонгосноор бүсэн нэмгийн одоо дэвсгэр дээр үг их өгүүлбэрийг одоо бичих боломжтой болдог. За энд бол заасан хэсгийг сонгож зөвшөөрснөөрөө тань одоо зургийн цонгоос зургаа сонгож тусан ап руу татаж одоо ирэх өгч байгаа юм зүйл юм аа. Тэгэхээр зурган дээр бид яах нь үндсний хэлээр бас бичих боломжтой гэж ойлгож байна. За ингээд бичиж өгөндөө тохирох Т ялгалын нөхцөлийг одоо холбоо үүсгэх үгийг Зэм Монголоос санал болгодог. За тэгэхээр Зэм Монгол бол бас яах нь энэ одоо цаана дэвсгэр дээр одоо үгээ бичихад цаанаасаа өөрийнхөө тойл бичгээ сонгож өгöd байгаа. За энэ доор байгаа Т үсэг буюу одоо энэ дээр бичвэрийнхээ өн фонд сүүдэр зэргийг бол тохиргоо хийх боломжтой. За эндээсээ бид нэр олон янзын Т-ийг бол сонгох боломжтой болдоо гэж ингэж ойлгож байна. За дараагийн нэг зүйл бол энэ чимээ хэрэглүүр байгаа. За чимээ хэрэглүүр дээр бичсэн зүйлийг бид нэр бол онлайн орчинд бол зураг болгож одоо хадгалаад за тэгээд бусдад одоо шууд одоо илгээж болох гэсэн давуу талтай байгаа. За тиймээс та хүмүүс чимээ апыг татаж бас бичиж өөртөө сонголтоо хийж бичиж үзээрэй гэдэг зүйлээ. За ингээд өнөөдрийн хичээлээр за энэ гурван одоо фондуудыг суулгаж гар утсан дээр татаад за бичих юм дасгалуудыг сайтар хийгээрэй гэдэг зүйлээ.